мөчийн бүвээ намхучи натараны хэрич насны хорвоо уйранж за сайн байцгаана уу миний Монголын илэгнэгт тэр дундаа Баянгол дүүрэг тэр дундаа дөрөвдүгээр тойргийн эрхэм замуугийн ахыг дуурайгаад журмын нөхтөө гэж хаачт юм уу одоохондоо ч хийчихсэн яг дөнгөж орж ирэнгүүтээ журмын нөхтөө гэдээ явчихж та бас эвгүй яа тэгж байгаа журмын нөхтөө болно нөхтөө авгаа суут тийм ээ Бурхны хүү Баярбаатар Баянгол дүүргийн 4-р тойрогт нэр дэвшиж байна. Тэгээ энэ талаараа нэг 5 багц асуудлыг ярья. Намх мөчи манайхан цааш ширлээд өгөөрэй. Тий. За одоо үнэнгээ хэлье. Надад тэгэж тэ сонгол Монгол хийгээд ах тийм мөнгө төгрөг байхгүй. Тийм мөнгө төгрөг бол тарахгүй. Нэгт хоёрдугаар амтнаас мөнгө төгрөг бол авахгүй. Яс шиг зүг сүүлд нь өөр ширэнд орохын нэмэр. За нэгдүгээрт нэг тийм асуудал байна. Тэгээ 5-10 цаас төгрөг тараах болоогүй бас харж иж магадгүй тийм мөнгө төгрөг байхгүй шүү. Одоо ингээл юу тэр мөнгө төгрөг тараах байна. Одоо ер нь хэдүүлээ тэгээд мөнгөний сонгуулиас ер нь аль болох татгалцахыг бодоорой. За яг үгүй хөө амт мөнгө төгрөг өгөх юм бол авчин үз тийм ээ. 4 хүн дугуйлна. Нэгэнд нь Баярбаатарыгаа дугуйлахаа мартав да. Тий. За иймэрхүү байна. За миний давуу болон сул тал байна. Давуу талаа ярина, сул талаа бол ярихгүй. Тий. Ер нь бол байна шүү дээ, те. Нэг орилдог хүн байж ихт хэрэгтэй шүү. Ер нь нэг хэвлэл мэдээллийн салбарын ич гэх юм уу, юу гэх юм. Сошиал орчинд идэвхтэй ч гэх юм уу, тийм ээ. Ер нь нэг мэдээлэлээ түгээх нэг хүн байж ихт хэрэгтэй шүү. Баянгол дүүргийн 4-р тойргийнхан минь ээ. Зүг. Одоо ингээд энэ сайд дарга нар элдв хангаа энэ томчууд гэдэг хүмүүс чинь та хэдтэй бол яг үнэнгийг хэлээ. Уулзахгүй штэ. Тоохгүй штэ. Тийм үстэй. 1 жил, 2 жил, 3 жил яваач уулзахгүй штэ. Баярбаатар бол зүгээр ганц орилол очиход гөлөг шиг юмнууд хүлээж авна штэ, тийм ээ. Тэгээ наад тойрогт чинь үүсээд байгаа тийм ээ ямар нэгэн асуудлууд байх юм болвол тэрэнд чинь ууг нэг над шиг хүн байж ивэл дэм болно шүү. Тэрнийг анхаараарай. Тийм. За би нэг тийм айхтар зүгээр учир зүггүй улаараад ах юм бол байхгүй. За 2-р асуудал юм байна. За 3-р асуудал. Уржигдэр байна уу? Уржигдрийн цаад өдөр байна уу? Баянгол дүүрэг дээр энэ бүртгэлтэй холбоотой нэлээд том маргаан гарсан. За тэрэн дээр ахмадуудыгаа бас жоохон чанга ширүүн үг хэлж жоохон өндөр тооноос жоохон загнах маркетаа ярьсан байлээ өршөөгөөрөө. Тийм хүний чинь бухимдал төрнө штэ нэгт. Дэд дисхийн нэгт тийм ээ 3-р асуудлын 1-р. За тэгээд би бол бас нэг яг бурхнаас заяасан гэх юм уу юу гэх юм. Ээж аавын бас нэг хүмүүжил байна. Мөн үү? Бурхан Тэнгэрээс заяасан Баярбаатарт нэг ээж аавын хүмүүжил байна. Ямар хүмүүжил байна вэ? Гэр бүлийн хүмүүжил байна. Ямар хүмүүжил байна гэх юм бол одоо юу гэдэг ч юм дээ. Тэг би бол ахмад настнуудыг бол их хүндэтгдэг ээ. Өмнөх үеэ бол тэгж нэгт оромжлоод гутаагаад ах сонирхол алгаа. Одоо нэг бүтээж байгуулсан юмыг чинь дээрэмдэж аваад хөөж явуулаад намаас шахаад гомдоогоод нүгэл үлдээд ах тийм үнэнхүү сонирхол байхгүй шүү. Тий. Сайхан хадага мөнгө аягтайгаа сүйтэйгээ барьж очоод тэгээд тамга тэмдэгээ сайхан авнаа. Тэгээ ахмадуудтайгаа сайхан холбоо харилцаатай байна. Тийм ээ? Мэддэг чаддаг юмараар нь одоо тийм ээ суралцсан. Одоо улс төр гэдэг бол шинэ салбар шүү дээ. Одоо лайвын ертөнц нэг тустай, улс төр гэдэг чинь нэг салбар тустай. Тийм үү? Эдийн засаг масаг гэдэг ингээд тустай, боловсрол гэдэг тустай салбарууд байна шүү дээ. Мөн үү?
Тэгэхээр энэ улс төрийн салбарт бол би шинээр орж ирж байгаа одоо юу гэдэг нь анхан шатны хүүхэд гэх юм уу юу гэх юм. Тэгээ та бүгдээс энэ улс төрийг яаж явуулдгийг тийм ээ тэн дээрээс та эдийнхаа юмнаас суралцаад нэгт хоёрт өөрийнхөө бас юмыг шингээгээд нийлүүлээд гангийн юмнууд гаргаж ирнэ. Тэгээ манай ахмадууд уржигдэр нэг жоохон гатуу үг хэлсэн бол өршөөгөөрэй. Тиймэрхүү байна. Тийм булааж аваад, дээрэмдэж аваад, хөөж явуулаад тийм ээ тэгээд нэг шахаад, гомдоогоод тийм юм бол болохгүй санаа амар байцгаа. Зүгээр сайхан мөнгө аягаа сүйтэйгээ хадагтайгаа барьж очиод тэгээд бүх юу тамга тэмдгийг чинь авчих шүү. Тийм бол авна шүү. Тийм учраас манайхан бас тийм ээ ёс төртөө сайхан хин хинийгээ гомдоохгүй хэрүүл шууган гаргахгүй тэгсгээ айтайхан шиг бүгдээрээ тэг явцгаачаа. Одоо ингээд нэг 3 хоногийн дараа л хэдүүлээ эргээл нэг нам болоод нэг юм нэтлөө зүтгэн шүү дээ. Тийм үстэй. За 3 дугаарт нэг юм багц асуудал байна. За 4 дугаарт үргэлжлүүлж ярина. За энэ залуу үедээ бас нэг энэ бол гэхдээ ганц манай Баянгол дээр ярьж байгаа юм биш шүү. Ер нь юм манай ардчсан намын нийт ардчсан намынхандаа хандж хэлгээд. Залуу үедээ нэг боожих боломж олгооч. Боожих, хөгжих, туршлагажих боломж олгооч гэж хүсэж байна. Би бол одоо бас дунд насны хүн шүү дээ 41 настай. Тэгээ ингээд энэ улс төр гэж юмд чинь ороод тодорхой хэмжээ суралцах хугацаа гэж байна. Тэр суралцахын тулд яах нь вэ? Дүүргийн намын хорооноос эхлэе шүү дээ. Эхлээд дүүргийн намын хороондоо ороод тэгээ суралцаад тэгээ дараа нь нийслэлдээ ороод суралцаад тийм ээ тэгээ бэлэн болсон үедээ ÜБХ рүү ороод ингээд шат дараалал явна тийм үү? А тэгтэл чинь нөгөө ингээд энэ дүүргийн намын хороонд оруулахгүй ингээд дорн дарчаад ангууд чинь энэ ардчсан намын залуу үед залуучуудад чинь боожих боломж юусоо олдохгүй байна. Гарч ирэхгүй байна. Зүг. Одоо та нар бидний энэ өрсөлдөх гээд байгаа ардын намыг хар. Ерөөсөө энэ залуучуудыг баг худлаа хэлдэг хүн сурагч байхаас нэхлээ бэлтжиж шít. Ерөөсөө оюутан болол оюутны холбоонд оруулж ажиллаулаад, туршлагажуулаад. Тэгээд залуучуудын холбоо руу татаж авчирч туршлагажуулаад, залуучуудын холбоонд ороод ирэнгүүт нь дүүргийн намын хороо руу татаж аваад аль нэгэн тэгэл тэндийн туршлагажуулаад за тэгээд нэг дүүрэг мүрэгдээ сонгогдоод нөх өөрхөн дэмжиж байгаа сонгуулаад тийм ээ тэр дүүргийн төлөөлөгч болгож байлгаж агаад мөн үү тэгээд нэг арай нэг гөгшөрхөөс өмнө нэг дөнгөж нэг 30 шүргэж байгаа 28 9 ч байдаг юм уу 31 2 ч байдаг юм уу нэг 28-аас 32-ийн хооронд гадаадд сургууль явуулчих жоох ардын намын чи тийм ээ Америкт байдаг юм уу Хятадд байдаг юм уу Австралид байдаг юм уу гадаадд сургууль явуулчих жоох. Тэгээд нэг 2 жил 3 жил 4 жил сурчаад эргээ хүрээд ирнэ 34 5-тай тэгээд яаж ийн үү 32 3-тай ч юм уу 34 5-тай ч юм уу тэгээд улсын хурлд нэр дэвшүүлчихнэ. Тэгээ улсын хурлд нэр дэвшүүлээд нэг 4 жил явууллаа. Дахиад дараа нь гаргаж ирж хагаад сайд дарга элдв хангаа юм үгүй болчихлоо. Ардын намч бол ингээд хүмүүсээ боожуулаад бэлдээд байгаа байхгүй юу? Одоо энэ оюун эрдэнэгээд залуу байж байна. Та нар хар. Яг л энэ зарчмаар явсан. Хинтигээс авчирлаа. Баян зүрхийн намын хороонд орууллаа. Баян зүрхийн төлөөлөгч болголоо. Ардчсан залууч нийгмийн арчлал Монголын залуучуудын холбоонд орууллаа. Тэнцээ удирдах зөвлөлд орууллаа. За Америк руу Харвардд сургууль явууллаа. Булган туяа ялгаа байхгүй. Хятад явууллаа. Амар ойслог ялгаа байхгүй. Явууллаа. Намрын инх хоёрыг ялгаа байхгүй. Лондонд явууллаа. Англид явууллаа. Санжийн баярыг ялгаа байхгүй. Америкт явууллаа. Одоо энэ хэвлэл мэдээллийн албаны дарга хийгээд байгаа тэр хэм блэ? Ган хэм блэ? Гэх мэтчлээ одоо ингээл зандан шатар байна ингээл одоо ерөөсөө энэ хүмүүсээ ингээд сүү батолд молд одоо хин байдаг ингээл хүмүүсээ ерөөсөө ингээд бэлтчихэж байгаа байхгүй дандаа. Залуу үе боожуулчихж байгаа байхгүй. Уг нь бол одоо юу гэдэг хүний потенциал гэж байна шүү дээ цаана. Боловсрол бол яг бай тусдаа асуудал.
Боловсрал хэрэгтэй. Би боловсралыг үнэхээр одоо Монголд ганц ярьдаг хүн байсан сүүлийн үед харин мэдэмхэрж ярьдаг хүн олон болчиход байгаа шиг байна. Боловсралыг хинж тоодгүй байхад Баярбаатар ярьдаг байлаа. Эндийг шууд авчуул яа. Тэгэл та. Энд дор ингэж бүгд солиорж байгаа. Боловсрал бол яг уу хинч эзэмшиж болно. Тийм үү? Дорж дулмаа дондог бат хинч эзэмшиж болох юм шүү дээ. Хүний цаад оюун ухаан гэдэг юм чинь бол хүнд байглаас зайдаг юм баггүй юу? Яг одоо над мэтийн ч гэдэг юм уу манай ардсан намын залуучуудад бор зүрхээрээ явсан залуучуудад ууг нь бол толгой тарих нь байгаад байдаг. Цаад потенциал байгаад байдаг. Бойжуулдгүй. Боловсруулдгүй. Ингээд доод чатанд дарчаа байгаад байдаг. Тэгэл нэг хідэн ахмадууд маань ингээд аль чатандаа ялгаа байхгүй. Дээд улсыг хуралдаж бай, дунд энэ нийслэлдэж бай, доод энэ дүүрэгтэж бай, ялгаа алга гэсэн. Ингээд залуучуудаа бойжих боломж олохгүй юм аа. Ойлгохдоо ярьж гин үү? Ийм учраас одоо энийгээ цаашдаа энэ бодлогондоо манай зогтгөл дарга анхаараарай. Одоо энийгээ ингэж дарж хөвтөж байгаад энэ ардчсан нам гэж энэ намыг ингэж энэ гал голомтыг унтрааваа. Мөн үү? Дараа нь авч явах залуучуудгүй болчлоо. Болговоо, болчлоо. Тэгэл ингээд нэг хэдэн хүн ингээ үхтлээ дарж хөвтөж байгаа. Тэгээд энэ намыг тэгээд тэр чигээр нь өхүүлвэ гэдгийг нэг дөрөвдүгээрт нь хэлээд байгаа. Зүг. За 5 дугаар асуудал. За 5 дугаарт нь бол Баянгол дүүргийн 4-р тойрогт одоо Мөнхөрдөн битээр нэр дэвшиж байна. За энэ ардчсан намын сонгуульд болж байгаа 1000 тойрог болж байгаа шүү дээ, тийм ээ? 1000 тойрог байгаа шүү дээ одоо энэ улс даяар. Тэгээд тэр 1000 тойрог дотор бас одоо Монголын сошиал ертөнцийн баруун зүүнний хоёр магнаа нэг тойрог чаачдаг нэрээс тэ нэр инээдтэй байна нэр. Би ч уг нь чаачвал чаагаад алаа ичээ гэж бодож л байсан юм л да. Тэгэхээр тэгсэн чинь манай тухайн одоо энэ улс төрийн үйл явдал чинь ингээд өдөр өдрөөр өөрчлөгдөд байна шүү дээ. Тэгээ мөг ах битэр чи эвлэрээд одоо ингээд явж гин. Тэгээ цаад ч юм уу яах вэ тэгээд цаагаараа бол муу хацаан гэж байж л байгаа. Наагаараа бол ямар ч байсан л эвлэрчээд л ээж. Тэгээ би ч одоо үзчих болдгоо үзэхгүй эвлэрчээд буцаа үзэн явчихаар ч одоо хаашаа чи тийм ээ. Би бол яг яагаад 4-р тойрогт нэр дэвшсэн бэ гэх юм бол Мөнхөрдөн хайгаа зогтаачлаа байхгүй болчлоо гэх тэгэнгүүт нь за хамгийн одоо эвгүй ширүүн тойрог юу байна гэдэг гэсэн чи 4-р тойрог байна гэсэн баггүй. Тэгээд 4-р би 4-р тойрогт дэвшчихье гэл тэгэл дэвшчихэж байгаа юм. Тийм ээ? Одоо хоёрын хооронд нэг ядарсан хүмүүс дээр очиод нэг азаргалаалт тийм уухаа шүү дээ. Тийм үстэй бас нэг үнэхээр л одоо юу гэдэг чинь бас нэг лидер юм болох гээд байгаа юм бол тийм ээ? Цаашдаа ер нь хөгжиж дэвшиж гэж бодож байгаа бол бас нэг ширүүхэн газар ороод ширүүх үзэж гараад ирдэг юм уу гэж бодоод. Тэгээд 4-р тойргийг би цонгоцсон юм байгаа. Мөнхөрдөн зогтаацсан учраас. А тэгсэн чинь мөөгийн ах чинь нөгөө намайг 4-р 9-р дэвшсэн өөрийнх нь тойрог дээр дэвшсэн гэж ойлгоод нуугдмал зогтааж явж ийсэн аа. Миний азын тоо 4 шүү 4 дээр би дэвшин шүү гэж чаацсан гэж шээ. Намайг ямар тойрог дэвшсэнийг мэдэхгүй тий. За тэгээд ингээд цаанаасаа л битээр ч одоо учрах хувь заяатай байж. За ингээд баян 5 дахь асуудал бол Баянголын 4-р тойргийн тойрогт тийм ээ Халах Монголын сошиал ертөнцийн баруун зүүнний хоёр магнаа Баярбаатар Мөнхөрдөн нар дэвшиж байна. Мөн үү? За ийм учраас за болиг гэхэд нэг хосоор нь гаргаад ирээрээ. Хэрвээ мөөгийн ах ганцаараа гараа явчих юм бол яах вэ? Наад чин зүгээр нэрээ уяанаасаа алдарсан морьшиг юм болно штэ. Ард нь бас нэг хазаар байж ихгүй бол тийм үү? Чимүүд урган хүргээд байвал Баярбаатар байгаа шүү гэж нэг бас нэг хазаарлаж их хүн байхгүй бол мөөгийн ивгүй шүү. За тэгээд битүүрийг тэгээд ингээд хосоор нь намайг одоо ер нь болвол нэгээр тийм ээ Мөнхөрднийг бол бас нэг 4-өрч байдаг юм уу нэг тийм ээ. Ерөнхийд нэг сануулга өгөх марк гин тийм ээ. За чи Баярбаатар нэгээр гарч ийн харж байгаа үз чи эвгүй шүү чи номонд үгэнд аятайгаа ороод аятайхан шиг байж байгаараа чи. Дургуун үргээд байвал наа Баярбаатар байгаа шүү. Гижихгүй бол эвгүй шүү. Ялангуяа Эрдэнэ даргадаа хандаж хэлэхэд мөөгийн эвгүй штэ мэдж байгаа штэ.
Нүгэр хүрч. Тийм ээ. Ахнаа хандаж ирэх. Аадар хүмүүсээ Баярбаатарт сандаа өг гэж хэлүүлээрэ. Мөн үү? Тэгэхгүй бол тэгээ мөнгө хөрдөн гарлаа шүү. Тийм. Би бол одоо мөнгө хөрдөн шиг тийж улсын хурлын гишүүн дүү байхгүй. Улс төрд олон жил явсан тийм танил найз нөхд байхгүй. Тийм ээ? Одоо санхүү мөнгө төгрөгөөр дэмжиж авах тийм хүн амтан надад байхгүй. Тийм. Би бол одоо бор зүрхээрээ ингээл хөрх юм зайлууд уцаа асаагаал лайва хийгээл ингээл явж байна. Мөгийн бол одоо бодвол энэ намд одоо олон жил 2000 хэдээ 98 оноос илүү 96 оноос одоо ингээд 32 жил явж байгаа хүн чинь найз танил нөхөд олон байдаг байлгүй. Мөнгө төгрөгөөр туслыг барья гэсэн тэр долгонсон юмнууд олон байгаа байлгүй. Тийм ээ? Тэгээ Баярбаатарыг унгааж хаяад тэгээд мөнгө хөрднийг гаргачвал за юухгүй тэгээд. Баян голоо самарна л гэж ойлгоорой. Тийм. Хазаарлаж их нэг хүн байж ихгүй болохгүй шүү. За тэгээд 5 дугаар асуудал бол тийм ээ. Бит хоёр дэвшиж байна. Тэгээд бит хоёрыг хосоорон сайхан гаргаад ирээрээ. Тий. Би яг бит хоёр бие биендээ хазаар болоод явъя да. Мөөгийн далжигнаа дэвэл би хазаар болоод, намайг далжигнаа дэвэл мөөгийн хазаар болоод тэгээд бит хоёр одоо ингээд хиндээ бас нэг тийм ээ. Бас яг нэг тойргоос хэрвээ ингээ хоёулаа цогтаа гараад ирэх юм бол бас тамхи дууссан юм байна тийм ээ. Бас энэ дөрөвдүгээр тойргийнханд нийлээл нэмэр болох байх. Бүр их дээгүрх хүмүүстэй би үзээд дундуурх хүмүүстэй мөнгө хөрдөн үзээд тийм ээ. Яагаад тэгж ийн вэ гэх юм бол мөөгийн ах чинь нөгөө бөөн ноо байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас яах вэ? Бүр нэг дээшээ одоо энэ хүүк мүкч байдаг юм уу одоо зандаа шатар матарч байдаг юм уу тийм ээ. Дээд чатны хүмүүстэй үзэх гэхлээр манай хүн чинь жоохон ноо ихтэй болохоор айгаад чадахгүй байгаа. Тэгэхээр бол намайг бол одоо тийм ээ. Тэгэлэг лайв хийх явцдаа нэг санамсаргүй биш нэг хаяг хараал хэлчих гээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгсэн гэж л баривчилдгүй бол над дээрс ухаад юу ч гарч ирэхгүй. Тийм учраас би нэг дээгүр хүмүүсийн би номонд нь оруулаад жоохон доогуурх шиг тийм ээ нэг газрын дарга марга элдв хангаа хүмүүсийн мөөгийн номонд нь оруулаад тэгээ ингээ бит хоёр хамжаа явчих юм болвол Баян гол дүүргийн 4-р хорооныхонд бол нилээл нэмэр болох байх. Тэр хог шороо тэр одоо нэг байр сав дулаалах одоо элдв хангаа нэг ойр зүрийн үйл ажиллагаа юу байдгийг юмд л нэмэр болох байх. За тэгээд ядаж госоор нь гаргахыг бодоорой. Тий. За би бол гэхдээ нэг улаараа өвчгнөөд авах юм байхгүй гарахгүй бол тэр л үз. Ямар намтай ч нэг явж ирсэн. Намтай намгүй тийм ээ. 41 жил яваад ирлээ. Надад бол нэг тийм бодсон сонсон юм алга. Тэгээ гаргаад ирвэл сайн л байна. Гарахгүй бол одоо тэгээд яалтай билээ дээ. Ямар одоо намайг гаргасангүйгээд одоо үйлдэлтэй нэг шүү дээ тийм үстэй. За тиймэрхүү шүү монголчуудаа. За ингээд нэг 5 багц асуудал ярих гэсэн 5 багц асуудлаа ярьчлаа. ККК яг үнэн гэж байна. Манай юмжид дулам орж иж байна. Манай юмжээ аль тойрог моригт үдчихэж байгаа юм болов? Молрын мишэр хоёуланг нь дэмжиж байна гэж. За баярлалаа. Хар эргүү дагзаа яахав эргүүтэж байж чи огт гарч юу гэнэ. За ойлгосонгүй. Юунда итгээд байдгийн гинүү? Ерөөсөө ойлгосонгүй. Одоо би юундаа итгэж чинь гэж юу? Би толгоондоо итгэж чинь. Шудраг амьдрсан амьдралынхаа зам мөрт итгэж байна. Одоо намайг нэг хулгай хийсэн гэж гаргаж ирж одоо наадмуу чинь тэгсэн штэ гэж хэлэх хүн ер нь нэгч байхгүй. Эртэдийн тэр нэг элбэг дөржийн ч юм уу нохоо чи дэвшүүлээд өгөөч гэж гойж ийн гэдэг нэг их чи ямар ч одоо бүрстөө тэр нэг баян гол тэр нэг төв намын байран дээр нь очиж хэрэлдэхэд нэг ихч намайг тэгж гүжирдэж байгаа байхгүй тэр ч одоо хин ч үнэмшгүй тэр ихч бол одоо тиймэрхүү нэг цайцсан хүмүүс л одоо нэг элдв хангаа өстой солиотой галзуул юм ярьдгүй юм болвол нэр үнэхээр надад тийм ёстой заа намагч мэдж байгаа дөө тийм ээ. Надаас одоо 1000 цаасны ч юм гарч ирэхгүй. Энэ шудраг амьдрсан амьдралынхаа түүхээр одоо түүхэндээ найдаж байна.
Тэ улс төрт орж байгаагийн утга учир бол за тэг мэдээж хэрэг хүсэл мөрөөдөл байна. Одоо ингээл лайваар Монголыг тийм болмоор ингэмээр тэгмээр ингээ шүүмжлээ яваад байна. Яг болно л та болохгүй ч юм байхгүй. Өөрийгөө бас юм хийл та. Бүтээйл та энэ чинь. Ер нь 6 дугаарт нь хандаж хэлэхэд ардчилсан нам миний толгойг ашиглах ёстой шүү. Ер нь үүрэг даалгавар өгөхөд. Яагаад вэ? Би бол одоо яг үнэндээ хэлэхэд энэ дүүрэг мөрөгт ингээ үзээ байж хүн биш юм байгаа шүү дээ. Одоо яа их үү? Би одоо жишээлбэл ийм санаачлаг гаргаж ирсэн тийм ээ. Монголын татварын албыг бүгдийн татан буулгая. Мөн үү? Тэгээ яаж татвар авах юм гэж юу? Ерөөсөө л одоо пос машин дээр 1% уншдаг шүү дээ, тий? Яг тэрнтэй ижилхэн мөнгөн урсгалаас нь шууд ерөөсөө зээлсэн ч вэ, хүн бэлгэлсэн ч вэ, яасан хийсэн ч вэ, хүний данс руу ерөөсөө мөнгө орох юм бол 1% авчдаг бай. Хүний ч вэ, байгууллагын ч вэ, элдв хангаа юу. Тэгэл энэ татварын албыг тэр чигээр буулгаач. Татан буулгач. Тэгээд нэг онцлог тийм ээ. Уул уурхай, арх, суглаа. За гих мэтчлэн нэг 8-9 салбар байгаа заа юу. Эднээс бол нэг төв ганцхан улсын хэмжээнд ганц татварын хэлтс байдаг. Тэр нь бол энэ уул уурхай, арх, суглаа. За орж ирэхгүй заа юу. Ингээд нэг 7-8 юм байгаа. Эднээс бол тэднэр нь тусдаа нэг улсын одоо төв татварын албыг үлдээгээл тэр нь ерөөсөө нэг цөөхөн хэдийн энэ байгууллагуудтай харьцаад татвараа аваад явдаг. Үлдсэн одоо энэ жижиг сажиг дунд мунд одоо аж ахуй нэгжүүд бол зүгээр мөнгөн урсгалаас нь 1% татвар аваад 1% татвар буюу одоо пос машины татвар одоо бид нар чинь ингээд байнга пос машинд уншуулах болгондоо 1% татвар банкнд өгчөж байгаа шүү дээ, тий. Яг тэрнтэй ижилхэн 1% татвар авдаг болёо гэсэн би одоо санаачлаг гаргаад энэ муусан татварын тийм ээ паразит дээрэмчдийг одоо хөөж явуулъя гэсэн энэ санаачлаг гаргаж ирсэн тийм үү? Одоо нэг энийг би бараг нэг 22 оноос хойш одоо 4 жил ярьж байгаа юм байна шүү дээ, тий. Тэгсэн чинь энийг сэглээд энэ ардын намынхан чинь сая авцсан байна шүү дээ. 1% татвар авдаг болгоё гэдэг ингээд явж байгаа юм байна шүү дээ. Хууль санаачлаад. Гэх мэтчлэн ингээд энэ толгой тарихтай залуучуудаа, над шиг залуучуудаа энэ ашиглаач. Годмонд ингээд нэг лайв майв хийлгээд ингээд солиоруулаад явуулаад ах юм. Зогтгөрл даргаа үнэнгийн хэлий. Одоо манай намынхан миний энэ санааг аваад ингээд бүгд нийлээд манай намын дарга энэ төр яриа явсан бол одоо ардсан нам ийм юм хийчлээ гэж яригдаа явсан бол хэрэгтэй үсттэй. Тэгээ тэнийг юм шиг ингээд нэг лайваар ингээд би ч одоо лайваар ярихгүйгээд өөр хаана ярих вэ тийм үстэй. Ингээд яриулцдаг. Тэгээ ардын намынхан чинь хэрэгтэй санаа бангууд ингээд дээрэндээ авчаад байгаа. Одоо энэ хүннүү хот мот гэдэг юм яригдаа явж байна. Энийг хэн санаачилсан? Би санаачилсан. Тэгээ гиг мэдчлэн санаачилсан юм асар их байна шүү дээ. Тэгэл энэ ардын намынхан чи чимээгүй байж байгаа л хулгаагаар дээрэмчдэг. Тэгэл ардын намын юм сайхан юм хийчлээ, ардын намын ингэчлээгээ яриа явуулаад байдаг. Сонгуулиар бөөн PR хийчдэг тэргээр нь. Гүн чадaltaй толгой тарихтай хүмүүсээ ашиглал та 6 дугаарт нь. Айгаад тийм үү хайшаа. Одоо надад тийм мөнгө сонгуул зарцуулах мөнгө байхгүй санаа амар бай. Би тэр даргын суудлал элдв хангаа юмд зүтгэж байгаа юм ерөөсөө байхгүй. Ганц нэг би удахгүй дарга болно гэдээ ярьчгаал айч тийм шиг байгаа. Тий калап нь хаагчдаг юм шиг байгаа. Ер нь зүгээр 7 дугаарт нь хандаж хэлэхэд энэ улс төрт бас ирээдүйд залуучууд явах бах. Тийм ээ? Миний дараагийн үеийн залуучууд одоо 21 22 яг би Монголын ганц суут хүн нь биш байлгүй дээ ч гэдэг. Бас нэг дэлхийг эзэлжсэн ард түмэн байна. Бас нэг гайгүй хүмүүс залуучууд одоо миний үед байхгүй ч гэсэн яг дараа үед бас төрөх байлгүй дээ ч гэдэг. Тийм ээ? Надаас миний дараагийн үед би ганцаараа би ганцаараа суут биш байлгүй бишээрээ дуусчихгүй Монголын сүүлчийн суут хүн би биш байлгүй дээ. Тийм үстэй. 7 дугаар асуудал багц асуудал ярий. Мөн үү? Тэгээ дараагийн энэ улс төрт явах гэж байгаа залуучуудтай хандаж хэлэхэд лагигаа ерөөсөө мэддэгдүүлж болмооргүй юм биш. Ухаантайгаа ерөөсөө мэддэгдүүлж болмооргүй юм байна. Ерөөсөө мангар хүний дүртэй тэгэл заа гээл явж идэг. За гээл хүнтэй ерөөсөө гэмгүү. Тэгэл ерөөсөө за тгий. Ааха. Тгий дарга. За окей. Дарга. Тэгнэ. Гээл ерөөсөө ингээл нэг мангар хүний дүртэй явах юм бол улс төрт амжилт олох юм байна. Тэгэхгүй ингээд энэ хүмүүс чинь лагийг чинь мэдчих юм бол агууг чинь мэдчих юм бол аймарыг чинь мэдчих юм бол маш олон дайсан өөртөө хураачдаг юм биш үү. Тэрнийг энэ дараагийн энэ улс төрт явах манай миний дүүнэр
Тийм ээ? Анхаараарай. Үнэхээр чамд энэ улс төр энэ нийгмийн амьдрал багтаад байгаа бол би бол одоо өөрийгөө 14 наснда мэдэрч ирсэн. За би ерөнхийлөгч болно доо. Мөн үү? Монголын би ерөнхийлөгч болно. 14 наснда надад одоо тийм юм орж ирж ийла. Тэгэхээр бол одоо миний одоо дараагийн үеийн одоо мундаг залуучууд бас сууд хүмүүс гарч ирэх байх. Тэр залуучуудтай хандаж хэлэхэд тийм ээ. Одоо мэдрэгдэн шүү дээ 14 5-тай тийм ээ 20-тай 21-тэй ингээд аяанда нэг юмчаа орж ирээд нэг за би бол ирээдүйд нэг тэгж явах үе юм байна да гэсэн нэг аяанда зүн совин чинь оюун ухаан чинь өөртөө чинь хэлнэ. Тийм ээ. Би бол одоо 6 дугаар ангид байхдаа би жирийн хүн биш юм байна. Энэ яагаад би жирийн хүн биш гэдгийг мэдсэн гэхээр манай ээжийн ах トゥ ус гэдэг чинь бол одоо нутаг орондоо нэр хүндтэй. Одоо мундаг хүмүүс байдаг байхгүй да ууг нь. Хөдөөнөө бол. Тэгээд тэд нар чинь лаг манайхан лаг л гээд идэг байсан. Тэгээд яг би нэг 6 дугаар анги төгсгийн алттайд ингээл энэ тэднийг ажиглаад байсан чинь дандаа хүлдүү малнууд байгаа байхгүй. Тэгэл би бодсон байхгүй өөрийгөө. За би бол зүгээр хүн биш юм байна. 6 дугаар анги хүүхдтэй 6 дугаар анги хүүхдтэй ч одоо хэд байсан. Тухайн 6 дугаар анги одоогийн 8 дугаар анги гэсэн үг. 13-тай байсан юм уу? 14-тэй байсан юм уу? 6 дугаар анги төгсөж чинь. Тэгтэл би өөрийгөө мэдэрсэн байхгүй. Тэгээ аяанда энэ хүмүүсээс би илүү юм байна гэдэг чинь өөртөө чинь мэдрэгдээд ирнэ заа юу. Өгсөн баас эднэр хийн гэж бодогдоод ирнэ. Ээдтэй тэр үедээ л над шиг ингэж солиорч болмооргүй юм биш. Багаасаа ер нь тэгээд санаатай тийм ээ өөрийгөө ер нь ухаантай лагийг өрөөсөө мэддэгдүүлэхгүй өмнөх ажиллаа хийгээл явж байгаа. Тэгээд гинтхэн нэг өдөр ингэмээр юм байна. Тэгэхгүй ингээд энэ багаас тийм ээ хүмүүст ингээд хитрхи их танигдаад хитрхи лаг нь мэддэгдчихлээрээ болдгүй юм байна шүү бас. Их олон дайсан өөртөө хураачдаг хүн болгон өөрөөс чинь айчдаг тийм ээ их аюултай юм байд юм байна шүү. Энийг ерөөсө дарахгүй л болохгүй гэл ерөөсө тэгэл жичирчдэг юм байна шүү. Тэгээд энэ цаашдаа анхаар цагаарай. Залуу дүүнэртэй хандаж хэлгээд. За ингээд ямар ч байсан дэвших гэж байгаа тойрог дээрээ хүрээд ирлээ. Энэгээр одоо бас ганц хоёр хүнтэй уулзъя та ч. Баярлалаа. Баяртай дэмжиж байна гэж баярлалаа. Би мэдэрсэн байгаа гэж сууд хүн ээги. За чи өдөрчтэй мэдрэх нь ямар юм нэ мэдрэх өвдөө хөө. Одоо миний үеийн залуучууд бол тэгээд одоо худлаа штэ хөө. Одоо ядчил өөрийгөө үнэхээр мэдрэгдэж байгаа бол өгшөө онц сурах хэрэгтэй байхгүй юу? Над шиг улаан онц сурлагтан байсан уу? Над шиг дуулцдаг, хуурдчдаг байсан уу? Над шиг барилчдаг, нотлцдаг байсан уу? Над шиг бас нэг ганц нэг зодон зохион хийчдэг байв уу? Над шиг бас нэг бүжгэлждэг инээ тэрэ байсан уу? Гэдэг ч юм уу эн чин хүн өөрийгөө ямар ч хүн өөрийгөө бас агуу магууч гэдэг юм уу лаг гэж бодож болно тийм ээ. Гэтэ гол нь тэр чин нотлогдох хэрэгтэй байхгүй юу? Тийм манай эг идэ хандаж хэлэхэд. За тиймэрхүү байна. Энэ буруу газараар орж ирлээ. За та хоёр гараад ирвэл их зүгээр байна гэж би бас мэдрэх гээд л байж гинөө хөө гэж юм. За яг уу. Ер нь бол тэгээд яг суут хүн ч гэдэг юм агуу хүн ч гэдэг юм багаасаа тодорно шүү дээ. Түүнээс биш гинтхэн 30 гарч байгаа ч юм уу тэгээд тодордог юм ч гэж байхгүй л дээ. Чингис хаан маань ч бол тэгээд багадаа л тодорж байгаа шүү дээ. Ер нь энэ агуу хүмүүс чинь тэгээд багаасаа эхэндээ яг л над шиг л байдаг юм байлээ л дээ. Уг нь бол дандаа галзуу гэж яригдчихсэн юм байлээ шүү дээ. Наполеон ч би удахгүй Францын хаан болно гэж ярьдаг байсан юм байлээ шүү дээ хүүхэд байхдаа. Тэгсэн чинь энэ галзуу мэдрэл муутай энэ сэтгцийн өвчтөд наатайгаа эмчлүүл гэж хэлсэн гэж байгаа шүү дээ. Тэгээ Наполеоны чинь ганц дэмжиж исэн хүн нэмэн гэж байгаа байхгүй. Нэмэн миний хүү угаасаа Францын хаан болно гэд. Тэр чинь хаан засаглалтай болсон гэж байгаа шүү дээ. Тийм ээ? Франц чинь. Тэгээ хааны хүүхэд хаан болно, тийм ээ? Хааны удмынхан хаан болно. Наполеон бол тийм хаан маань болох тийм удмын цусмос юу ч байхгүй. Зүгээр нэг яах вэ нэг сэхэтэй айлын хүүхэд байхгүй да. Тэгэл Наполеон чи өөрийгөө тэгж ярьдаг. Тэгээ энэ наад чинь галзуу хааны хүүхэд хаан болно гэж юу солиороод байгаа чи мэдрэл муутай юу чи. Чи ямар чамд хааны удам байна уу? Чи нөгөө чин хааны хүүхэд хаан болоод 200 300 жил явцсан нийгэм байж байгаа шүү дээ. Тийм нийгэмд чинь нэг нөхөр гарч ирчээд би хаан болно гэж яриа бодохоор чи нэг хүүхэд гарч ирчээд тэгээ яриа бодохоор чи хүмүүс чинь орой дээр гарна гэсэн нүд дам нь. Аав ээж нь бол одоо бас хааны удмынхан сонсчул нөгөө хүүрийч явчаад цаазалч нэг жайгаа зүр чи дугаа бай солиор гээд аав ээж энэ нь бол халгаадаг байсан гэж байгаа юм.
ганцхан имэйл дэмждэг байсан гэж. Тэгээ манай үчистэй хэлсэн ярьсандаа тэгэл хаан болсон юм бэ нэлээ л дээ. Гэх мэт чинь тэгэл яг агуу хүмүүс ч тэгэл галзуу Эйнштейн байна тийм ээ. Эйнштейн чинь одоо мэдрэл муутай гэдэг ерөөсөө найз нөхөд хамаатан садаа ерөөсөө байдгүй байсан гэдэг байна шүү дээ. Мэдрэл гэдэг. Хүнтэй харьцдаггүй. 26 хүртлээр наад чи мэдрэл наад чи галзуурчлаа гэж явсан гэж байгаа юм. Никола Теслаг чинь аав нь бүр аваачч өөрийнх нь аав шүү дээ. Сэтгцэн имлэгт бүтэн жил хэвтүүлсэн байгаа шүү дээ. Агуу хүмүүс чинь агуу байна гэдэг чинь тустай агуу тавилан л таа ах. Түүнээс ч зүгээр нэг хүн өөрийгөө агуу магуу гэж яриад шагуулч тэл чинь биш л дээ. За тэгээ амжилт хүсье. Манай Баянголын 4-р торгийнхан тэгээд болов дэмжээд өгөөрэй. Болохгүй л яах вэ? Дүүн нэг гоншигноод эргүү маалнуу таана тэглээ инглээ гэдэг тэгээ явахгүй санаа амаргаа тийм. Яг уу болохгүй л тэгэл тэрлээ байгаа зүйл одоо нэг заавал ам биш заяа биш тийм ээ. За баярлалаа сайн сайхныг хүсье өрөөе. Баярлалаа баяртай. Юмжууд уламдаа амжилт хүсье.